За сайн байцгаана уу. За энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За түрүүлээд өөрийгөө хальт танилцуулъя. За намайг яг орхон тул гэдэг. За Солонгос амид одоо аль бие усны гишүүнээр элсэж ороод одоо 3 жил гарan одоо ажиллаж байна. За ингээд өнөөдрийн миний одоо оруулж байгаа бичлэг болохоор чи яагаад оруулж байна гэх юм бол хүмүүсүүдээс айгүйх асуулт ирдэг л те. За тэр бол асуултуудыг бүгднийг 10 асуултыг нийлүүлээд бичлэг болгоод оруулахар шийдлээ. За тэгээ өөрийнхөө одоо YouTube суваг дээрээ тавина. За тэгээ миний YouTube сувгийг дэмжээрэй гэж уриалмаар байна. Цаашдаа би одоо хэрэгтэй мэдээллүүдийг байнга оруулж байна гэж амлая. За тэгээд миний ингээд 10 одоо асуултанд хариулсан. За бичлэгийг үзээд хэрвээ таалагдах юм бол лайк дараарай гэж хэлмээрээ. За Америк компани та бүхэнд танилцуулъя. За 1959 онд анх одоо Rich Jane гэсэн хоёр найз Америкийн нэгэн улсад Америк компани үүсгэн байгуулсан. Одоо 62 дахь жилдээ одоо амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа. 100 гаруй орнд одоо Европын, Азийн хөгжөлтэй орнуудад аль биесээр ороод одоо дампуурсан амигч байхгүй. За тэгээ Америк компани маань одоо MLM систем гэдэг одоо ерөнхийдөө шууд борлуулалтын системтэй одоо үйлдвэрлэгч одоо ийм компани байгаа. Нийт 450 одоо төрлийн одоо нэр төрлийн бүтээгдэхүүнийг одоо өөрсдөө шууд үйлдвэрлэдэг. За тэгээд 1000 гаруй одоо доктор шинжилгээ ухааны одоо судлаачид одоо энэ медмен ерөнхийдөө бол ажиллаж байдаг. Давхар шорч нь 16,000 одоо ажилчинтай одоо нийт AB одоо аль бие усны гишүүн гişүүд гэх юм бол 3 сая гаруй гишүүн байдаг. За тэгээ Америк компани маань жилийнх нь орлого болохоор чинь ерөнхийдөө бол 8.8 тэрбум доллар. За сайн одоо үйлсийн аян болохоор чинь 250 сая долларыг одоо хандуулсан байгаа. За тэгээд одоо Америк бүтээгдэхүүн маань бүгдээр ерөнхийдөө 1500 гаруй одоо олон улсын одоо патенттэй ерөнхийдөө бол маш дээд зэргийн одоо чанартай одоо ийм патентлэгдсэн бүтээгдэхүүнийг гаргадаг. За тийм бүтээгдэхүүнийг бид нэр хэрэглэдэг гэж ойлгож байна. За тэгээд дэлхийд 11 одоо газар одоо R&D center гэдэг одоо шинжилгээ ухааны том лабораториудтай гэх жишээний ерөнхийдөө бол маш том одоо ийм компани байгаа шүү. Ингээд дурдаад бол аягүй юм байна. За тэгээд Orlando Magic гэдэг одоо Америкт одоо тий сагсан төмгийн одоо том одоо багтай дээрээс нь одоо адуун бивонгийн үе тий одоо хүүхдийн эмнэлэг тий асрамжны одоо газар том хотел resort гэдэг ерөнхийдөө бол сайн одоо үйлс гэх юм уу тий ерөнхийдөө бол хүнийг одоо төрүүлээд мөнгө гэхээс илүү хүнийг одоо хамгийн түрүүнд одоо тавьдаг ийм компани шүү. За ингээд Солонгос болохоор чинь Солонгос улсад болохоор чинь 1991 онд анх аль биесээр орж ирсэн. Одоо 32 дахь жилдээ үйл ажиллагаа амжилттай явж байгаа. За тэгээд Солонгосын одоо 1 жилийн одоо орлого болохоор чинь намын орлого болохоор чинь илжүү ичоног ийсан гэж байгаа байхгүй. За умаа маш их одоо тийм өндөр одоо тийм ийм борлуулалттай гэсэн үг. За тэгээд 90 гэдэг нь болохоор 100 сая вон гэсэн үг. Тэгэхээр ч одоо илжүү ичоног гэхээр Монгол мөнгөөр хэдэн төгрөгийн сайн мэдэхгүй байна. Үнэхээр одоо маш их одоо тийм ийм орлоготой ийм алдартай одоо ийм компани байгаа. За тэгээд Солонгос болохоор 10 одоо тийм 3 хотод яг одоо ийм ABC гэсэн одоо ийм одоо центрүүдтэй одоо би өнөөдөр болохоор чинь Цөөвөлийн Бундан хотын одоо энэ ABC дээр ирсэн байж байна. За нэг талаараа ингээд өөрөнгөсөн дэлгүүртэй амын одоо бүтээгдэхүүнүүдийг шууд одоо борлуулдаг. Тэгээ хоёр тавтаа болохоор чи ийм хоол хийж сурах одоо тийм ийм одоо room, бизнес room тэгээд том заалууд, митинг заалууд за тэгээд одоо нутрилайт тийм витамин амин дэм сурах одоо сургалтын одоо өрөө. За тэгээд home гингүү тийм бид нэр одоо box sound тийм энийг одоо хэрэглэх одоо ийм туршилтын өрөө тийм. За дээрэс нь агаар зөвшөөрөгчийн туршилтын өрөө, дээрэс нь makeup, арьс арчилгаа, за тэгээд үс арчилгаа, йога, хоол гэх жишээний ерөнхийдөө бол ийм сургалтууд байна гэж явагддаг. Одоо болохоор нөгөө корона гэдэг төр зогссон байгаа. За тэгээд бас яг үе хэрэг арьс одоо үндэл бүргөө уншилж өгнө. Мэргэжлийн хүмүүсд одоо сүүлийн үеийн технологи одоо аппаратаар за хууг уншилж өгнө. Үндэл бүргөө. За тэгээд бас биений бүтц уншилж өгнө. Хэрэг тархалттай байна, хэрэг эрдэс усан дутуу байна. Тэгээ уурал энэ одоо булчингийн мас хэрэг байна гэх жишээний үндэл бүргөө одоо уншилж одоо яг ямар одоо бүтээгдэхүүн хэрэглэхийг одоо зөвлөдөг. За тэгээ хүүхдийн өсөлт гэж байна. Хүүхдийн одоо хэрэг өндөр болов те тэрийг үндэл бүргөө үзүүлж болно. Тэгээд одоо мэргэжлийн хүмүүсээс одоо зөвлөгөө аваад тэгээд одоо өөртөө яг хэрэгтэй бүтээгдэхүүн өөрийнхөө гэр бүлд яг хэрэгтэй бүтээгдэхүүнүүд юу вэ тэрийг бас авах боломжтой. За ийм одоо манай одоо Америк компани ерөнхийдөө бол гүйх систем гэнэ үү ерөнхийдөө сургалтын одоо энэ системтэй байн одоо сургалтаар одоо хангадаг. Одоо ингээд энэ офлайнаар корона гэдэг ингээд сургалт болохгүй байгаа гэсэн тийм онлайнаар ерөнхийдөө бол өдөр болгон сургалт явагддаг байгаа. За тэгээд Кореан амын вебсайт руу яваад орох юм бол ерөнхийдөө Америк академи гэдэг одоо төрөл бүрийн одоо сургалтууд байдаг тийм бизнесийн сургалт одоо гоо сайхан одоо витамин амин хувийн хөгжил тийм майнд гэдэг ч юм уу тийм гэх жишээний одоо зөв туршилтаа болох ч гэдэг ч юм уу тийм ийм сургалттай байдаг. За Америк компани маань ерөнхийдөө за ингээд хоёр асуулт болохоор чинь Америк ямар бүтээгдэхүүн байдаг вэ гэж асуудаг. За Америк болохоор ч ерөнхийдөө бол би түрүүлсэн одоо Америк маань 450 гаруй одоо нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдөө шууд үйлдвэрлэжсэн. За тэгэхээр өдөр тутамд хүн хэрэглэх одоо тийм хэрэглээний одоо бүх бүтээгдэхүүн байдаг.
байдгаа гэж ойлгож байна. За ингээд дотроо бол тэгэхэд ингээд одоо даймарт нэг ордог одоо брэндүүд аюу зөндөө байдаг. За нийт болохоор чинь Nutrilite гэсэн одоо брэнд байгаа Ами дотор байна. За витамин амин дэмийг анх одоо үүсгэн байгуулсан ийм одоо компани байна. 1934 онд анх үүсгэн байгуулагдсан ийм компани байгаа. Ерөнхийдөө бол одоо нэг 87 дахь жилдээ одоо үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн. За тэгээд дэлхийд 4 том одоо газар тариалантай. За ингээд өрнөөс нь за ингээд баг ингээд газар аваад тэг хөрснөөс нь өрнөөс нь авахуулаад яг бидний гарт 90 эртэл Ами компани маань өөрсдөө хариуцж хийдэг. За ямар ч өрсөлдөгчгүй за одоо ийм компани брэндээ гэж ойлгож байна. Дэлхийд ямар ч өрсөлдөгч байхгүй. За юм одоо байгалийн гаралтай одоо яг одоо хүний биед те шууд одоо үйлчлэж чадхаар одоо ийм гоё дэлхийд ямар ч нэг ордог одоо юм бодлуулалтаар гэсэн ямар ч нэг ордог одоо ийм брэнд байгаа шүү. За хоёр дахь болохоор юу гэх юм бол Artistry гэх юм уу гоо сайхны бүтээгдэхүүн байгаа. Artistry маань болохоор 1958 онд анх үүсгэн байгуулагдсан. Тэгэхээр ерөнхийдөө бол Artistry маань бас нэг 60 гаруй жилийн түүхтэй одоо ийм брэнд байгаа. За тэгээд Artistry маань ерөнхийдөө бол одоо дотор нь орсон орцны алга маань Nutrilite-ийн гурван одоо Nutrilite-ийн одоо энэ шиг тэжээлүүд орсон байдаг учраас бид нэр мөн ялгаагүй гадна талаасаа одоо витамин амин дэм одоо арьсаараа одоо өөж идэж байна гэж ойлгож байна. За тэгээд дэлхийд top 5 дотор ордог ерөнхийдөө дэлхийн top 5 одоо 1-2-т ихэвчлэн явж байдаг. За юугаараа гэх юм бол ерөнхийдөө бол орж байгаа орц найрлага, дээрээс нь борлуулалт те. За тэгээд тренд гэх юм уу те. Энэгээр ерөнхийдөө дэлхийд номер 1-2 зөвхөн солонгос биш дэлхийд ч те. За тэгээд Artistry дотор маань болохоор ерөнхийдөө одоо арьс арчилгааны бүтээгдэхүүн, тэ арьсны одоо бүтээгдэхүүн, тэ тижээлтэй. За тэгээд лайн бол маш их байдаг. За тэгээд мейкап, одоо янз бүрийн тэ одоо аппарат тэ нүрийн гоё аппарат, цэвэрлэгээний аппарат, одоо нүрийн тэ одоо залуужуулах аппарат гэх жишээний. За тэгээд лайн дотор болохоор ч одоо залуу хүүхдийнх тэ одоо баттай арьсных, одоо гүн чигшүүлэгчтэй, дээрээс нь одоо цайруулах, хөгшрөлтийн эсрэг, арьс чангалах, за залуужуулах зэргийн одоо юм одоо лайнууд байдаг. За дээрээс нь бас нөгөө нэг гэртээ одоо салонд одоо гоо сайханд орж байгаа юм шиг одоо яг тийм одоо үйлчлэгээ авахаар одоо тийм бүтээгдэхүүнүүд бас байж байдаг. За тэгээ гурав дахь одоо брэнд маань юу гэхээр одоо Ами одоо нүүр царай гэж хэлж болохоор одоо Ами Home бүтээгдэхүүнүүд байгаа. За ингээд Ами маань анх одоо үүсгэн байгуулагдсан ерөнхийдөө бол Erushi гэж одоо юм олон үйлдэлт одоо тийм угаалгын одоо юм шингэнээр одоо анх үүсгэн ингээ анх одоо компани үүсгэн байгуулсан байгаа. За тэр одоо олон үйлдэлт одоо угаалгын бүтээгдэхүүнүүд бок те янз бүрийн одоо нутаг бок одоо хуурай бок шингэн бок тэгээд одоо аяатай угаач юм суугаач те гадар угаач орлоо угаач гэх юм те за энэ хомын бүтээгдэхүүнүүд маань бас нэг ялгаагүй одоо 60 гаруй жилийн одоо юм брэндүүд байгаа шүү. За 60 гаруй жилийн одоо юм түүхтэй за юм одоо бүтээгдэхүүнүүд байгаа. За бүгдээрээ ингээд тав дахин өтгүүлсэн байдаг учраас маш багаар ирэлэн эдийн засагт маш их нэлттэй дээрээс нь одоо эрүүл мэнд болон одоо хүний эрүүл мэнд одоо арьс тэгээд байгаль орчинд ямар ч мөнгөлөөгүй гэсэн 2-2 байтад авсан байдаг. Бүтээгдэхүүнүүд нь бүгдээрээ хомын бүтээгдэхүүнүүд нь бүгдээрээ авсан байдаг шүү. За тэгээд 3-т нь болохоор 4-т нь болохоор юу гэхээр home tech гэх юм уу те дэлхийд одоо номер 1 одоо миний тооны чинь агаар зөвшөөрөгчтэй за корона хүртэл шүү. За ингээд ерөнхийдөө бол одоо Их Британий аллергины төвөөс одоо ганцхан бүх хамаг те бүх одоо төлөвлөхийн одоо тэр юугийн патентыг авсан агаар зөвшөөрөгч бол дэлхийд зөвхөн ганцхан Innisfree байдгаа гэж ойлгож байна. За тэгээ ерөнхийдөө бол те одоо тамхины утаанаас хамгаалал одоо вирус, бактери те болгоны бүгднгийн одоо шүүх боломжтой. Ийм одоо алдартай одоо Innisfree гэдэг одоо агаар зөвшөөрөгч юм байна. За дээрэс нь одоо ус зөвшөөрөгч маань одоо минералтай одоо эрдэстэй зөөлхөн аршаан гардаг. За одоо энэ ус зөвшөөрөгч маань бас дэлхийд номер 1 ордог борлуулалтаараа. За тэгээд INSF гэдэг одоо тэр инжиг бол одоо бүгднгийн нэг авсан ийм одоо брэнд бас. За тэгээд нөгөө Amicune гэдэг за ингээд ган тавгаанууд 3 давхар 7 5 давхар 7 давхар одоо ган тавгаанууд маань за бас дээгүүрт ордог байгаа. За тэгээд ерөнхийдөө бол ган тавгаа маань 100% ган тавгаа учраас бактери үрчихгүй. Дээрээс нь одоо ямар ч одоо хоолны одоо тий шим тэжээлийг гадагшлуулдаггүй. За тэгээд нэг ингээ авчих юм бол бараг нэлээд удаан хэрэгэлтэй. За ингээ бактери үрчиж зэвүүрч одоо янз бүр болдгоо. За бидний хэлдгээр нөгөө нэг усгүй давсгүй одоо тосгүй хоол хийх боломжтой. Эрүүл хоол тий хоол мэснээсээ витамин, амин, минералаа нөхөж авч чадхаар одоо тийм одоо савсгалах хоолны одоо саваа гэж ойлгож байна. За эмэгтэй хүмүүсийн ерөнхийдөө бол одоо гал эмэгтэйчүүдийн одоо хайртай одоо тоогоо гэж хэлж болно. За тэгээ personal care гингүүтэй бид өглөө босоод орой унтуултаа хэрэгэлдэг ерөнхийдөө бол тий сайз одоо тэгээд Ами ерөнхийдөө бол 10-ны ерөнхийдөө дэлхийд 6 секундэд нэг зарагддаг гэж байгаа байхгүй юу. За тэгээ ямар ч одоо дэлхийн баг
нийт хүний баг хэдэн үе нэрэлдэг гэсэн бэ те. Ингээ үнэхээр одоо тийм алдартай оо байдаг. За тэгээд сойц дээрээс нь одоо сэтиний гингүүтэй баг 60-аад жилийн түүхтэй бас ингээ үс арчилгааны бүтээгдэхүүнүүд, за GNH гингүүтэй одоо бадиний одоо бүтээгдэхүүнүүд, body lotion, body wash, одоо тий hand cream, одоо хөлний крем гэдэг ч юм уу те. За эдгээр минь бүгдээрээ одоо ингээ personal care-д орсон байдаг. За тэгээд онхоор онд гингүүтэй Солонгос бас ийм одоо Солонгосын одоо жижиг дунд үйлдвэрлэлүүдийг одоо дэмжсэн ийм бас брэнд байдаг. За гэтээ ерөнхийн бол дуртай нэг орж ирдгүү маш одоо чанга те дээд зэрэглэлийн одоо шалгуураар одоо Yummy компанид маань орчих боломжтой байдаг. За тэгээд тэр бүтээгдэхүүнүүд дотор маш орж юу гэхээр кофе, одоо эмэгтэйчүүдийн те найрын цэврийн хэрэглээ, нойлын цаас, хүүхдийн памперс сүү те одоо кимчи будаа тэгээд ер нь бол нөгөө одоо жуус ундаа гэх жишээний өдөр тутмын хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд маань байж байгаа. Тэгээ үнийн хувьд маш хямдхан. За дээрэс нь маш удаан хэрэглэдэг. Бас ингээд 100% одоо Корея хятадын одоо орсон юм. За зөв гурав тасал нь болохоор чинь одоо эхний 3 одоо best бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа гэсэн байна. Ерөнхийдөө бол амийн бүтээгдэхүүнүүд бол бүгдээрээ best. За аавда хайртай вэ, ээжтэй хайртай юу асууж байгаа баг ижлэх юм байна. За тэлээч гэсэн одоо 3 бүтээгдэхүүнийг заавал хэлээрээ гэх юм бол түрүүлээд би Esprit одоо ус зөвшөөрлөгчийг хэлмээр байна. Esprit ус зөвшөөрлөгч маань өөрөө болохоор чинь ерөнхийдөө усан дотор байх ёстой минерал тэр чигээрээ байж байдаг. За усан доторх одоо бохор те нян одоо бидний үдэн тарагдах баа өнөр та нар юу вэ те эдгээр бүгднийг шууд шүүж өгдөг. За ийм одоо UV гэрлэр те UV гэрэлтэй за ийм ус зөвшөөрлөгч байгаа. За энэ ус зөвшөөрлөгчийг ууж үздэг хүмүүсд бол ердөөс сайн мэдэхгүй уугаад үздэг хүн бол заавал авдаг ийм одоо ус зөвшөөрлөгч байгаа. Би өөрөө нөө хотод өвддөг байсан. Тэгээд энэ ус зөвшөөрлөгч ууснаас хойш хотод өвддөг байсан. Өмнө нь усных уудгүй байж байгаа. Esprit ус зөвшөөрлөгчөөс аснаас хойш өдөрт 2 литр усаа байн ууж байгаа. За тэгээд хүн бол ерөнхийдөө бол минералыг витамин ингээ нөгөө ингэж нүдэг витамин хэлбэрээр гэхээсээ илүү уснасаа юм уу хоол хүнснээс авах нь хамгийн түрүүлээд маш чухал учраас ингээд уснасаа ингээ те тэр зүйл жоохон хүчтэй айлгажсэн те усаас хэлээрээ тэр зүйл жирэмсэн хөл ээжний бол тэр зүйл заавал салжираа гэж хэлмээр байна. За хоёрт нь болохоор чинь би нэг өтгөн аяг баг хатдаг гэсэн байхгүй юу. Тэгээд өтгөн хатдаг би ингээ баг худлаарсан сүүлийн 7 жил дандаа одоо энэ солонгос FTK-аас нэг комби яг гингүү те одоо өтгөн гаргадаг энэ имийг уудаг байсан. За тэгээд ийм уух тусам сүүлдээ нэг гидсний нэг өргөр хөдөлгөөн гэж ярьдаа шүү дээ те. Тэр бүр ажиллагааг болчт юм байлаа. Тэгээд бүр ингээ архаг болцсон байсан үед би нутрилайтын одоо ашигтай бактери болон эслэг хоёрыг хэрэглэснээр би одоо өтгөнийхөө асуудлаас гарсан байгаа. За гурав нь болохоор чинь ерөнхийдөө лактестрийн бүтээгдэхүүнүүд бүгдээрээ best яг үнийхээ. За би өөрөө нэг аяга батгатай арьстай байсан. За тэгээ яагаад вэ гэх юм бол уул нь гоё арьстай байж байгаа бүтээгдэхүүн буруу ирснээсээ болоод за тэгээ миний арьс ерөнхийдөө бол маш одоо эмзэг болсон. За тэгээд нэг хэсэг аягүйх зовоод хэрэг үзээгүй бүтээгдэхүүн гэж байхгүй ерөнхийдөө Chanel, Lancome одоо юу юм те одоо эдний одууд гарч байгаа одоо рекламдж байгаа болгоныг одоо авдаг байсан. Тэгээд авахтаа яг ихэр гадаад харахтаа дүүтэйг сэнтгээ авах ч юм уу те эсвэл одоо хаяа сэрэл зарлцсан үед нь ч юм уу хаяа бүр ингээд өөрөө яалтчгүй л амийг авчдаг гэсэн. Ягаад тэр эмэгтэй хүний хамгийн гол юм бол арьс. Түүнээс арьсан дээр маш сайн анхаарахгүй болохоор бас стресстэй тэрнээсээ болоод бас ингээд илүү их гардаг гэсэн болов бодож байна. За тэгээ би одоо бол ерөнхийдөө хаачсан гэсэн амарчсан гоё арьстай гэж одоо хэлүүлдэг. Яагаад вэ гэх юм бол би артистрийг хэрэглээд одоо 2 дахь болж байна. Тэгээд артистрийн бүтээгдэхүүн дотроос заавал нэг их сонгох гэдэг юм ба. За би витамин C серумыг сонгоё. За витамин C серум маань үнэхээр гоё, үнэхээр бэст. За ингээ хүмүүс ерөнхийдөө нэг удаа хэрэглэнгүүтээ болчдөг болохоор үр дүнгийн 100% үзэж чаддгүй. За ингээд сард нэг удаа юм сард 2-ыг ч юм уу ингээ хэрэглээд тэгээд тууштай хэрэглээд үзэх юм бол арьс үнэхээр гоё болдог. Яагаад гэх юм бол витамин C серумын дотроо 3 төрлийн үйлчлэгээтэй. Одоо гүн шившүүлэн дээрээс нь одоо 100% органик одоо паудер витамин C орсон байдаг учраас арьсыг одоо гадна талаас нь одоо хамгаалахаас гадна арьсыг цайруулна, арьсыг одоо нөхөн төлжүүлдэг байгаа. За тэгээд бас давхар одоо хүчлээ тийм ялгсан хүчлээсийг байхгүй болгодог. Одоо арьсны pH балансыг тэнцвэржүүлж өгдөг энэ витамин C серумыг хэрэглэснээс хойш миний арьс аягүй гоё болсон гэж хэлмээр байна. За дөрөвт асуулт нь болохоор чинь за та яагаад амийг сонгосон бэ гэсэн одоо асуулт байгаа. За би яагаад амийг сонгосон бэ гэх юм бол түрүүлээд амийн бүтээгдэхүүн бол үнэхээр хаач байхгүй чанартай бүтээгдэхүүн. За дээрэс нь одоо амийн маркетинг бол надад үнэхээр таалагдсан. За тэгээд амийн болохоор чинь нөгөө хөдөлмөрийн орлого, хөрөнгөний орлого гэж хоёулаа байдаг. За би ингээ үнэхээр би тууштай ингээ ажиллаж чадах юм бол нэгдүгээр би үнэхээр сайн мэдлэгтэй болох юм байна. Хоёрт нь болохоор чинь би үнэхээр эрүүл бүтээгдэхүүн хэрэглээд гэр бүлэрээ эрүүлчих юм байна. За дээрэс нь одоо нэмэлт орлого хязгааргүй юм байна. Дараа намайг өвдсөн үед ч юм те одоо янз бүрийн одоо асуудалтай үед одоо байнгын те одоо нэг хөдөлмөрийн орлого биш хөрөнгөний орлого гэдэг ингээ байнгын одоо миний танс руу ингээ мөнгө орж ирдэг одоо систем одоо амид байт юм байна гэдэг мэдснээс хойш би амид ингээ үнэхээр дурлаад одоо амийн бизнес
бизнесийг одоо тууштай хийж байгаа. Цаашдаа ч гэсэн хүүхдлээ хийн. Тэгээ хүүхдтэй зөвлүүлнэ гэсэн бодолтой байгаа. За ингээд хат хасалт нь болохоор чинь амын маркетингийн талаар асууж байна. За би ингээд хальт та бүхэндээ танилцуулъя. Яг тийм маркетингийн хичээл бас тусдаа ингээд их юм ярих учраас за ерөнхийдөө бол амын одоо маркетинг бол тий амын бол маркетингаараа шагнал авсан байгаа. За яагаад вэ гэх юм бол хизээч хэн нэгэн хүн хохирох боломжгүйгээр маркетингаа одоо гаргацсан байдаг. Одоо жишээлбэл ингээд сүлжээ гэдэг нэг хүмүүс ингээд хольж утгаад идэг л те сүлжээ, пирамид, за MLM систем гэдэг одоо те одоо яг тэрийг сайн мэдгүй босоод болохоор гаднаас нь харангуйтаа нөгөө сүлжээ дээр нь нөгөө доотхын хүнийхээ шулаад бийж идэг, доотхон дэдлийн хүнийхээ утлын ярьж явж идэг гэдэг тийм буруу ойлголттой байдаг. Мэдээж эрэг одоо энэ сүлжээ болон пирамид одоо те дээрээс нь одоо network marketing гэдэг чинь бас дотор шал өөр. Ингээд дотор нь ингээд ороод үзэх юм бол ингээд шал өөр байдаг. Тэгээ ингээд дуураас ийм компанид айгүй байдаг. Тэгээ дампуурсан, тэгээ авшигдуулсан хүмүүс айгүй байдаг учраас бүгдээрээ тэгж ойлгодог. Амын компани маань ерөнхийдөө бол яг энэ network marketing-аараа одоо шагнал авсан юм одоо компани байгаа. За тэгээд ерөнхийдөө бол хинч те ямар ч хүн хохирох боломжгүйгээр энэ одоо маркетингийн одоо юу яцсан гэдэг одоо те бий болгосон байгаа. За тэгээд ерөнхийдөө бол ингээд маркетингийн ингээд ярих бол маш их юм байгаа. Тийм учраас дараа одоо өөр одоо бичлэгээр ингээд тайлбарлая гэж. За 6 дахь асуулт маань шорч байна. Амид одоо те хэлсэж ороод ерөнхийдөө хийх ажил маань юу вэ гэж байна. За ерөнхийдөө бол нөгөө нэг амын одоо бизнесийн маань одоо яг хийх ажил маань маш одоо хялбар одоо шийдвэр гэх юм те юу хийх ёстой гэх юм бол төрүүлээд ердөөс бол хямын сувыг чамбууж амтаар хийх болно. За тэрний үс үг гэх юм бол би ердөөс ухаалаг хэрэглээгээр хэлээд за тэгээ мэдээлэл түгэхэд болдог байна. За би төрүүлээд одоо тийм одоо каталог дээр байгаа. Одоо 400 гаруй одоо энэ болохоор өчнөө одоо төрөлтөй гоо сайхан төрөний миний хэлдэг том брэндүүд чинь бүтээгдэхүүн бүгдээрээ байж байгаа. За өглөө босоод тийм хэрэглэх гоо сойц тийм одоо бадины бүтээгдэхүүн шампу, биений бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, кофе, кимчи тийм одоо тэгэл одоо юу вэ? Агаар зөвшөөрөгч, ус зөвшөөрөгч гэдэг ч юм уу тийм. За орой орж нүрээ цэвэрлэх тийм усанд орох. За тэгээд идэх будаан одоо юу гэдэг кимчи бүгдээрээ байгаа. За тэгээд бас ингээ унтахтаа одоо агаар зөвшөөрөгч гээл одоо ус гэдэг ч юм уу тийм хүүхдийн хэрэглээний бүтээгдэхүүнүүд гэр цэвэрлэх тийм бүтээгдэхүүнүүд хувцуугаах тийм аяа тавг багч зэрэг бүх бүтээгдэхүүнүүд маань байж байгаа. За тэгээд бид брэнд change тийм одоо ийм матаас авдаг байсан бол ийм матаас биш одоо амын матаас ингээ аваад за тэгээд амын матаас одоо брэнд change хийснээр яах вэ гэх юм бол нэгдүгээр одоо амын төлбөргөө бүртгэж боломжтой. Хоёрт нь сурч яах вэ гэх юм бол юу байдаг вэ? Хоёрт нь сурч нь одоо 100% сэтгэл ханамж гэж байгаа. За ингээ бүтээгдэхүүн маань хэрэглэж үзээд одоо таалагдахгүй шүү дээ тий. За би энэ квишнийг хэрэглэж үзээд таалагдахгүй байвал 90 хоногийн дотор 90 гэдэг чинь 3 сар гэсэн 3 сарын дотор 50% дэш үлдсэн байхад шууд буцаалт хийгээд 100% одоо мөнгө авах боломжтой. За тэр бол 100% сэтгэл ханамж гэж байгаа. За тэгээд одоо 60,000 оноос дээш ерөнхийдөө бошууд гэдэг өнгө хүрээд ирдэг. За тэгээд бонус авах боломжтой. За би түрүүн брэнд change хийсэн шүү дээ тий. Брэнд change хийснээрээ миний одоо энэ авч байгаа бүтээгдэхүүн болгоо өөрийн гэсэн поинттэй. За ингээ 2 поинт гэдэг. За нэг нь болохоор чинь одоо энэ бүтээгдэхүүний поинт, нөгөө тийм бонус бодтой поинт байгаа. Ер нь бол хааш ямар ч одоо маркетингтэй ямар ч одоо тийм одоо ийм сүлжээ гэх юм уу тий. Ийм одоо компанид байдаг шүү дээ тий. Амын шиг одоо network гэхгүй янз бүрийн ийм PV гэсэн одоо ийм 2 point болоодос өгдөг. За тэгээ бүтээгдэхүүн болгоно ингээ өөрийн гэсэн поинттай учраас поинтаа цуглуулад бонус авах боломжтой. За бонус авах боломжтой нь юу гэх юм бол ганцаараа юу ингээ тий бүтээгдэхүүнээ хэрэглээ гоё бүтээгдэхүүн байсан ч гэсэн хин нэг хүн хэлэхгүйгээр би ганцаараа хөөрхөн болно. Би ганцаараа одоо гоё эрүүл болмоор байна гэдэг ч юм уу тий. Гоё мөртлөө найзтай хэлэхгүй, гоё мөртлөө ээж автай хэлэхгүй, гоё мөртлөө хүүхдүүдтэй авч өгөхгүй ч юм уу тий. Эсвэл гоё мөртлөө одоо хин нэг хүнд ингээ хэлэхгүйгээр ингээ өөрөө ганцаараа хэрэглээд байх юм бол ерөнхийдөө бол өөрийнхөө поинтныхаа бонусыг авна. Хэрвээ хэрэглэж үзээд үнэхээр гоё яах юм бол хүү найзаа энэ түшнийг хэрэглээд үзсэн үнэхээр тажгүй ми чиний хэрэглээд үзээч. Хэрвээ та таврахгүй бол буцааж болно гэдэг ч юм уу те. Хүү найзаа чиний нэр өтгөн чатдаг гэсэн би эслийг угаад үзээч. Найз нь усан чинь одоо өтгөн атгайсан. Өө чинь үе мөчж өгдөг байгаа юм уу? Энэ бит миний угаад үзээ. Манай ээж угаад үе мөч нь өтгөө байсан. За чиний дөрөнд дээр чи батг гараад байгаа бол энийг хэрэглээд үз. Бэлтгэж унаад байгаа бол энийг хэрэглээд үз гэх зэрэг бид нэр хэрэглээд үзсэн одоо тэр одоо мэдрэмж аваад те. Тэрийг хин нэгэн хүнд хийснээр бизнесмен одоо гаргаад ирдэг баа. Тэгэхээр юу гэх юм бол тэр хүнийг одоо жишээлбэл багтаа эсвэх юм бол тэр хүн мэдээж хэрэг хувийнхаа поинтыг цуглуулна. За тэгээд тэр поинтаараа тэр хүн маань одоо яг өөрийнхөө бонусыг авна. Би болохоор чинь тэр хүнийг одоо тэр хүнд амийг сурталчилчихсан учраас одоо амиас тэр хүнээс биш амиас одоо бас бонус авах боломжтой ийм одоо нийтийн одоо тий цуг ингэж бодож байгаа поинтыг бодож өгдөг юм системтэй байхгүй юу. За тэгээ энийг ингээд зүгээр ингээд хальт ингээд ойлгуулъя. Тэгээд ерөнхийдөө бол ингээд маркетингаас сурахын тулд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй. Гэхдээ айгүй амархан ийм маркетингтэй гэж ойлгож байна. Тэгэхээр ерөнхийдөө бол цэцлэг гэхэд юу гэх юм бол бүтээгдэхүүн чанартай бүтээгдэхүүнээ хэрэглээ. За тэгээ поинтаа цуглуулад бонус авах боломжтой гэж бодож болох нэ. За амын маань мөн ялгаагүй татварын 10%-ийг тий хассан поинтаа 100% боддог байгаа шүү.
нь болохоор чинь одоо Ами компаниар одоо Ами компанид одоо тий ажилласнараа амьдралд нь ямар өөрчлөлт одоо орсон бэ гэж асуусан байна. За миний хувьд болохоор чинь сүүлийн 3 жил бол ерөнхийдөө асар том өөрчлөлт орсон гэж би өөрөө боддог. Өмнө нь болохоор чинь би Ами хийхээс өмнө одоо өөрийн гэсэн гоо сарны салан ажиллаж ирсэн. За ингээ аялал жуулчлалын чиглэлээр сурч ирсэн. Тэгээд мөн ялгаагүй ингээд Солонгост амьдарч байгаа монголчуудтай ажилласан. Одоо арба IT их одоо тий одоо компанид ажиллах, үйлдвэрт ажиллах, дээрэс нь одоо орчуулга хийх гэх юм уу тий. Иймэрхүү маягаар одоо ажиллаж байсан. За тэгээд би сүүлийн одоо 3 жил Амид одоо бүртгүүлээд аль биесээр одоо Ами одоо бизнесийг хийснээрээ миний одоо энэ харж байгаа одоо энэ өнцөг маш их өөр болсон. За тэгээд ерөнхийдөө хол хардаг болсон. Аюу олон найзуудтай болсон. Маш эерэг одоо болж хэлсэн гэх юм уу. Ерөнхийдөө бол нэг сөрөг юм бодгоо барьсан. Тэгээд хин нэгэн хүнийг уучлж сурсан. Тэгээд ер нь бол аюу ихэлтэй. Тэгээд хамгийн том юм юу гэх юм бол би нөгөө нэг өөрийгөө одоо нэг 30 гараад тэгээд нөгөө хүүхдтэй болно гэж бодоод яваад байсан чи бас хүүхдтэй болохгүйсэн байхгүй. Тэгээд сүүлд эмнэлэг мөлөрсөн чи эрүүл байна гэдэг. Тэгсэн мөртлөө хүүхдтэй болохгүйсэн. Тэгээд Nutrilite гэдэг одоо энэ Ами витамин дэмийг тууштай яг 1 жил шахуу уусан. Тэгээд одоо манай хөрхөн одоо охинтой болсон байгаа. Надад бол хамгийн том бэлэг юм болоо гэж бодож байна. Дээрээс нь би болохоор чинь ерөнхийдөө бол одоо сүүлийн үед ямар нэг одоо бүтээгдэхүүний үнийн харахгүйгээр яг өөрөө Ами гэсэн бүтээгдэхүүнээ бас авах тийм ийм бас юм боломжтой болсон. Дээрээс нь одоо ээж аавдаа тий хэрэгтэй гэх юм бол одоо тий хэрэглээний мөнгөний явуулах тий ийм одоо бололцоотой ч гэх юм уу. Хин нэгэн хүн тусламж гуйхад бас өөрийнхөө хэмжээндээ ингээд нэг хаяа нэг тусалж очих юм тий. Ингээл ерөнхийдөө болж байгаа их өөрчлөлт орсон юм уу тий гэж бодож байна. Тэгээд миний гадаад төрөх ч гэсэндээ шал өөрчлөгдсөн. Ингээд улам залуужаад байгаа юм шиг мэдрэмж төрөгдөж байна. Яагаад тэгэхээр өмнөх ингээд зургуудаа хараад одоогийнхоо зургуудыг ингээд харах ч юм уу тий. Эсвэл одоо хүмүүстэй уулзахаар илүү залуужаад байна гэдэг ч юм уу тий. Тэр нь юу гэх юм бол би илүү их одоо оюун ухаандаа одоо хөрөнгө оруулалт хийгээд маш их юм сурч байна. Дээрээс нь ингээд нөгөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийгээд витамин дэмээ сайн гүйж байна. За ингээд гоо сайхантай хөрөнгө оруулалт хийгээд одоо артистрийнхаа эрүүл бүтээгдэхүүнийг хэрэгжилж байна. Одоо тий хотод эзэндээ би ус маш чухал одоо минералтай эрдэстэй усаа зөөлхөн усаа ууж гэх жишээний ерөнхийдөө миний лайфстайл өөрчлөгдсөн учраас дагаад бас миний гадаад төрөх болон дотоод төрөх оюун санаа, оюун ухаан бас тийм байх бүгдээрээ жоохон гэсэн өөрчлөгдөж байгаа гэж бодож байгаа. Тэгээ цаашдаа бол үнэхээр 5 жилийн дараа ч юм уу те 10 жилийн дараа ч юм уу одоо бүр яг яаж өөрчлөгдөх болоо гэдээ бас ингээд хидээ авсан да. За ингээд 8 асуулт маш хаж хэр их бонус авдаг вэ гэж асуусан байна. За бонусны хувьд бол ерөнхийдөө бол хязгааргүй шүү дээ. Одоо Ами компани маань ерөнхийдөө би л үнэхээр сайн одоо тий хичээж чадах юм бол ерөнхийдөө бол ерөнхийдөө хязгааргүй байхгүй юу. За миний хувьд болохоор ерөнхийдөө бол сүүлийн ингээд жилээр ингээд бодлоо гэж бодоход сүүлийн одоогийн сүүлийн 2000 одоо 21 онд болохоор чинь амирал цэцэлтэй болсон. За тэгээд ерөнхийдөө бол цолны мөнгө дээрээс нь одоо аялал ороогүй цолны мөнгө 13 сарын цалин. За тэгээд сар болгон авдаг цалингууд маань бүгдээр нийлээд ерөнхийдөө солонгос мөнгөөр бол 90 жоохон гарсан. Монгол мөнгөөр гэх юм бол 250-60 сая гэх юм уу. За тэгээд яг нөгөө нэг яг тийм бол биш жоохон ихэлтэй тэгээд яг дунджаар бол тэгж тийм байсан. За тэгээд мэдээж яриг би нөгөө Австрали нөгөө аялаар явах байсан нөхөртөөгөө тэгээ нөгөө аялаар явж чадаагүй учраас тэгээ за тэрийг болохоор чинь нөгөө коронавитэйгээ за тэрийг болохоор чинь мөнгөний хэлбэрээр авсан байгаа. За тэгээ голд нь янз бүрийн одоо урамшуул тий одоо янз бүрийн одоо бэлтгэцэлт ч гэх юм уу тий одоо ингээд том хотел урагдаад одоо семинарт явах ч гэх юм уу ингээд surprise ч гэх юм уу бид нэр бүгдээр орох юм бол бас нэлээ их бонус болно гэж бодож байна. Энэ бол ерөнхийдөө бол эхлэл гэж бодож байна. Цаашдаа бол би үнэхээр хичээж чадах юм бол илүү их одоо хөрөнгөний одоо тийм санхүүгийн хэрэгжүүлэлтэд очих боломжтой гэсэн үг ээ. Тэгээд Амид бид төрүүлсэн одоо хөдөлмөрийн орлого гэж байдаг, хөрөнгөний орлого гэж байдаг тийм. Одоо нийгэмд би одоо хөрөнгөний орлогыг бүр үүсгэчихсэн одоо ингэ явж байгаа. За 9 болохоор чинь за Амид бизнесийг одоо хийгээд одоо тийм эхлээд удаагүй байгаа хүмүүст одоо зориулаад зөвлөгөө өгч гэсэн байна. За би болохоор чинь бас Ами бизнесийг хийж эхлэх 3 жил болж байгаа. Бас мэдээж яриг суралцаад явж байгаа учраас би бас ялгаагүй бас ингээд суралцаа явж байгаа ABO бизнес онор. За тэгсэн ч гэсэн дөнгөж одоо эхлээд удаагүй байгаа Ами бизнесээ сайн ойлгоогүй байгаа ч юм уу те. За ойлгоод үнэхээр явшин ингээ амжилттай ч юм уу ийм төвштэй хийж байгаа хүмүүст одоо зориулж хэлэх болгоч юу гэх юм бол төрүүлээд Ами бизнес Ами компанийн хадлаар Ами маркетингийн хадлаар Ами бүтээгдэхүүний хадлаар маш сайн суралцаарай гэж хэлмээр байна. Хэрвээ би Ами одоо тий компанийн хадлаар бүтээгдэхүүний хадлаар маркетингийн хадлаар
бус цас шиг сайн мэддэг. За өөрийгөө төрүүлээд ойлголцсон байж тээ те өөрийгөө төрүүлээд одоо polar up хийсэн байж тээ. Тэгэх юм бол яах вэ гэх юм бол хин нэгэн хүн над дээр ирээд одоо те амын одоо бизнес мэлээр асуух ч юм уу те. Эсвэл би хин нэгэн хүнд тайлбарлахад ердөөсөө айх те ямар ч айх асуудалгүй болно. Дээрээс нь маш зоригтой болдог. За тэр нь юу гэсэн үг гэх юм бол энэ бизнесмен нөгөө ингаангийн бизнес гингүүтэй одоо амьд харилцааны бизнес. За хин нэгэн хүнд одоо те өөрийгөө одоо сайн ойлгуулах те тэгээд яг энэ компаниа сайн ойлгуулах. За энэ одоо бүтээгдэхүүнээ сайн одоо ойлгуулах, маркетингаа сайн ойлгуулж ийж тэр хүн маань надад одоо итгээд те надад таач хамтран гэсэн үг шүү дээ те. Тийм учраас төрүүлээд бонус гэж бодхоос илүү төрүүлээд эхний нэг 6 сараас 1 жилийг одоо болж өгөх юм бол өөрийгөө сургахад л жоохон зарцуулаарай гэж хэлмээр байна. За ингээд нэг 1000 сонсохоор нэг үз гэдэг үг гэдэг шүү дээ. Тэгэл спонсор нь яриад тэрийг ингэ сурах биш өөрөө тий одоо сошиал шидээ тий дижитал шидээ учраас өөрөө хайгаад үзээ сонсоод өөрөө бүр нүдэрээ ингэ батлаад тий нэг зүрх сэтгэлээрээ баталчих юм бол одоо ямар ч хүнд тий тэрийг бүр ингэ инээж байгаа тайлбарлаждаг тий хин нэгэн хүн ингээ буруу юм ярьсан ч гэсэндээ тоохоо бичдэг ийм болчтой. Тийм учраас эхний нэг 6-аас 1 жилийг 6 сараас 1 жилийг ингээд өөрийнхөө одоо яг энэ бизнестэй хөрөнгө оруулалт хийгээрэй. Оюун ухааны хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж энэ нөгөө бүтээгдэхүүний хэрэглэнгээ одоо сошиалороо ч гэх юм уу өөрийнхөө одоо тий одоо сошиал ертөнцөөр ч гэх юм уу одоо амаараа ч гэх юм уу тий одоо мэдээлэл түгээх ч юм уу тий энэ бол байлгүй яах вэ? Тэгсэн ч гэсэндээ номер 1-т нь болохоор чинь эхлээд нь өөрийгөө сайхан одоо өөрийнхөө динамик бизнестэй одоо хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд бас нэг хэлэх юм юу вэ гэх юм бол битгий яараарай энэ одоо бизнесмен нэг хүн одоо тий гинт одоо амраал болчлоо нэг хүн гинт одоо 50,000 болчлоо би яхаараа болдгоо юм бэ гэж өөрөө зөвхөн янз бүр болох шаардлагагүй яагаад гэх юм бол хүн болгоны одоо хийж байгаа стайл тэгээ хүн болгоны амиц зарцуулж байгаа цаг хүн болгоны одоо тий одоо хүрээлэл өөр шүү дээ тий тийм учраас тэрэн дээр нэг амар одоо учир холбогдлоггүйгээр зүгээр л өөрөө суралцаа за тэгээд ингээд тууштай чин сэтгэлээсээ миний бизнесийг гэдэг одоо үднэс энэ бизнесээ хийх юм бол ерөнхийдөө бол diamond гэсэн одоо цол crown гэсэн цол бидний хүлээгээд байж байгаа байхгүй тэгээд хүлээгээд за бид нар болохоор чинь тэр шиг одоо 5 жилийн дотор очдог гэсэн үү 10 жилийн дотор очдог гэсэн үү 20 жилийн дараа очдог гэсэн хамаагүй 2 жилийн дотор очдог гэсэн хамаагүй тэр одоо цол маань бидний хүлээгээд байж байгаа тийм учраас битгий яраарай битгий өөрийгөө зовоогоорой битгий стресснээрээ ерөнхийдөө бол энэ бизнесийг гоё happy хийгээрэй те амьдрал чинь өөрөө л амийн байх хэрэгтэй байхгүй тэрнээс ш амийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй амийн нэг хайргүй мөртлөө бонус гэдэг амийн хийгдэх юм бол хол явахгүй дээрээс нь сандэ баг нөгөө одоо урд чинь сууж байгаа хүн бол мэдээ чи хараал мэднэ тийм учраас бити яраарай 100 гүдэг бизнес биш энэ болохоор чинь маратон бизнес за тэгээ хүүхдтэй хүртэл өглөөлдөг учраас яаруул даар гэдэг үг гэдэг тийм учраас зүгээр суралцаад өөрийнхөө одоо тийм амийн бизнес хөрөнгө оруулалт хийгээрэй өдөрт 3-4 цагийн ч юм уу болж өгөө 5 цагийн ч гэдэг ч юм те яг өөрийнхөө боломжоор ингээд 투자 хийгээрэй хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хэлмээр. За ингээ 10 жил болохоор чинь ингээд амийн компанийг сонирхсан хүмүүст те зөвлөгөө өгч гэсэн юм байна. За амийн компанийг сонирхож байгаа хүмүүс бас зөндөө байдаг гэсэн мөртлөө одоо бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй ч юм уу те одоо маркетингийн ингээ сонсдоггүй ч юм уу за сүлжээ за бас л ижилхэн гэж боддог хүмүүс зөндөө байдаг. За тэр хүмүүс одоо хандаж хэлэхэд бол юу гэх юм бол ердөөсөө тийм одоо хүнийг холигдсан хүнийг одоо те одоо ингээд дампууруулсан ийм одоо бизнес бол хизээч биш гэдгийг би өөрөө батлая. Яагаад вэ гэх юм бол амийн болохоор чинь network одоо маркетингтэй бизнес. За тэгээд дэлхийд бол ерөнхийдөө бол номер 1 ордог байгаа. За тэгээд бүтээгдэхүүн болохоор чинь ерөнхийдөө өдөр тутмын бидний хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд байдаг. Зөвхөн ганцхан гоо сайхны бүтээгдэхүүн биш, зөвхөн ганцхан одоо витамин биш те, зөвхөн ганцхан машин зардаг биш, зөвхөн ганц нөгөө байр зардаг биш те. Энэ бол ердөөсөө өглөө босоод орой мондон үзэл бид заашгүй хэрэглэх ёстой бүтээгдэхүүнүүд амийн компани амийн байдаг те. Одоо жишээл дайн болсон ч гэсэн бид нар шүдээ угаана, хувцас угаана, гэрээ зөвлөж штэ. За дайн бос одоо коронавитой байна гэж бид нар шүдээ угаахгүй, корона болж ингээл те одоо мөнгө ингээ те өрөхгүй гингүүтэл одоо аягаа угаахгүй, хувцас угаахгүй юм гэж байхгүй штэ те. Яалтчгүй хүн ихээс төрөөд ердөөсөө хүн хөтлөе хэрэглэдэг бүх одоо хэрэглээний бүтээгдэхүүнүүд байдаг учраас амийн одоо network бизнесийг хийхэд бол ямар ч эрсдэл авахгүй. Дээрээс нь бүтээгдэхүүнүүд маань бүгдээрээ одоо 1000 гаруй эрдэмтэн докторуудын одоо шинжилсэн одоо юм шинжилгээний одоо үр дүн дээр гарсан бүгд одоо юм патенттэй олон улсын патенттэй тестэрлэгдсэн байгаль орчин болон хүний эрүүл мэнд дээрээс нь хүний одоо эрүүл мэнд тэгээ харьцсан одоо ямар ч одоо хаашил
янз бүрийн одоо тий муу нөлөө байхгүй гэсэн одоо юм патенттэй бүтээгдэхүүнүүдийг бид нэр хэрэглэж байгаа. За тэгээд дээрэс нь л орчин ингээд 5 дахин хөтөлбөрсөн бүтээгдэхүүнүүд маань ерөнхийдөө бол хомын одоо тий ийм home care-ийн бүтээгдэхүүнүүд маань эдийн засагт бол үнэхээр одоо тий хэмнэлттэй. Дээрээс нь бид нэр заргалгаа орлого болгоод цаашлаад бизнес хийх одоо боломжтой байна шүү дээ тий. За тэгээд амьд ингээд бүртгүүлэхэд юудаас танд хөрөнгө хэрэггүй одоо ямар ч мөнгө өгөхгүйгээр бүртгүүлэх боломжтой. За тэгээд бүтээгдэхүүний хэрэглэж үзэн таарч тавихгүй бол 90 мянга бүгд 3 сар тий нэг үйлчлэлийн дотор одоо 50% дээш үлдсэн хот буцаалт хийж болж байна. Тэгээд дээрээс нь болохоор чи яах вэ гэх юм бол одоо бизнес хийх одоо ирэх байна шүү дээ тий. Тэр хүн мөнгөтэй нь мөнгөгүй байх нь хар арстай нь бор арстай байх нь ямар одоо тий шашин шүтдэг хамаагүй мэрэгчлээ мэрэгжилэхгүй тий юрдөөс огт хамаахгүй тэр хүнд одоо үнэхээр би амын бизнес хийя гэх юм бол өөрөө өдөр хэрэглэлийнхээ бүтээгдэхүүний одоо хэрэглээд за тий хэрэглэлтэй үзээд гоё одоо бүтээгдэхүүнээ хавирах хүмүүс тий мэдээлэл түгээснээр л одоо бизнес хийхэлдэг маш одоо шударга юм бизнес байгаа шүү. За тэгээд ерөнхийдөө бол цагт баригдахгүй ажиллаа ингээ хийж болно, хүүхдээ харангаа хийж болно. За бүр ингээд 2-2 ажил ингээ амын хийдэг хүн байна те. Сурангаа хийж болж байна. За тэгээд нэмэлт орлого бол удаас их хязгааргүй. За эрсдэл бол ах уу яа тэгээд би миний карманц ямар ч мөнгө гараагүй юм чинь ямар эрсдэл ах вэ? Жишээлбэл би нөө авлаа 6,000 гоод те. Би шүдээ угаах гэж гарсан болохоос биш тэр чинь би ямар амын хийх гэж яваагүй шүү дээ тийм үстэй. Шүдээ угаангаа энэ очин дотор сахар ороогүй юм байна. Энэ очин паалан гэмтээдгүй юм байна. Энэ очин буйлны үрсэл сайн байна гэдгийг өөрийнхөө бие дээр мэдэрчингүү те. Тэрийг хүмүүст хэлэх байхгүй юу? Яагаад тэгэхээр нөх холхны юм яриаггүй шүү дээ. Үнэхээр гоё болохоор хэлж шүү. Бид нар тэгдэж шүү дээ. Нэг гоё кино үзэхээр тэр киног үзээрээс гоё юм лээ. Нэг ном уншиж чамд тэр ном аягүй дайж өгнө юм биш. Яг тэрнтэй ажиллах амийн бүтээгдэхүүний би хэрэглээд үзсэн чинь таалагдсан тийм. Тэрийг л хүмүүс хэр олон хүмүүст хэлж чадчихын гэдээс чинь шалтгаалаад бизнес чинь одоо ингээд өрнөхөд байх нэ. Тийм учраас ингээд миний одоо бичлэгийг үзэж байгаа одоо тийм Монголд байгаа Солонгост байгаа хамаагүй ээж нэр тийм эрэгтэй хүн байна уу хамаагүй одоо залуу хүмүүс байна хамаагүй бүгдээрээ хөшин залуу хамаагүй амийн бизнесийн нэг сонирхоод үзээрэй тийм бүтээгдэхүүний нэг хэрэглээд үзээрэй. Үнэхээр дээд зэрэглэлийн чанарын баталгаатай байгаль орчин хүний одоо эрүүл мэнд тийм эрүүл мэндэд одоо маш сайн анхаарал тавьж одоо үйлдвэрлэсэн ийм одоо дээд зэрэглэлийн чанартай бүтээгдэхүүнүүд байдаг. За маркетингийн давхар ингээд хийж юу гэх юм бол ердөөсөө хин нэгэн хүнийг хохироох тийм маркетинг бол биш ээ. Хин нэгэн хүн баяжаа төрүүлээ гяс орчих. Тэгвэл баяжин гэсэн тийм одоо маркетинг биш хизээд би 20 жилийн өмнө бүртгүүлсэн байна 2 жилийн өмнө бүртгүүлсэн байна хамаагүй би хэр их одоо тий хичээж чадчихээн би хэр их сурч чадчихээн төвлөрч чадчихээн гэдэгт л бүх юм одоо шалтгаалдаг шүү гэж хэлнэ. За ингээд надтай байсан та бүхэнд баярлалаа. За тэгээ ингээд цаашдаа бас би ингээд хэрэгтэй мэдээллүүдийг ингээд богинохон контент маягаар ингээд оруулъя гэж одоо шийдлээ. За тэгээ өнөөдрийн одоо бичлэгийн таалагдсан бол лайк дараарай. Би тэгээ цаашдаа хэрэгтэй одоо мэдээллүүдийг оруулж байна гэж амлая. За тэгээ өнөөдөр болохоор хүмүүсэд их хвчлэн ингээд асуудыг 10 төрлийн одоо асуултыг би ингээд товчхон ингээд тайлбарласан байгаа. За тэгээ таалагдчих болов уу одоо сайн мэдэхгүй байна. Би тэгээ өөрийнхөө одоо бодож байгаа бодлыг л ярьсан байгаа. Зүгээр ингээд нэг цохоогоо яриаггүй учраас би юу ч хараагүй шууд ингээд ярьж байна. Тийм учраас ингээд та бүхэн маань амийн бизнесийг ерөнхийдөө бол судлаад үзээсэй гэж бас хүсмээр байна. Тэгээд ерөнхийдөө бол ямар мөнгө орох юм биш те. Тийм учраас сайхан судлаад одоо яагаад энэ дэлхийн бизнес юм бэ гэдгийг ингээд те нэг судлаад үзээрэй. Ямар ч эрсдэл авахгүй хин нэгэн хүн хохирохгүй гэдгийг би бол хэлмээр байна. За тэгээ ингээд надтай хамтраад ингээд амийн бизнесийг хийхийг хүссэн усад байх юм бол одоо миний утас энд ингээд байж байна. За эсвэл миний одоо Facebook хаяг, Instagram, Kakao, эсвэл YouTube хаяг руу эсвэл миний утас руу залгаад зөвлөгөө авах боломжтой. Солонгост бол ерөнхийдөө бол F2 4 5 6 визтэй эсвэл солонгосын иргэншилтэй хүмүүсд бол үн дэвээр бүртгүүлэх боломжтой байгаа шүү. За Монголд болохоор ч ерөнхийдөө олон бүртгүүлэх боломжтой. Тийм учраас Монгол, Солонгос, за Америк ингээд 3 одоо орнд би зэрэг хийдэг учраас аль ч орноос одоо бүртгүүлэхийг хүссэн усаад байх юм бол холбогдорой гэж хэлмээр байна. За Солонгост бол бүртгүүлэхэд ердөөсөө үн төлбөргүй байдаг гэдгийг бас хэлмээр байна. За гарахыг хүсэх юм бол мөн ялгаагүй үн төлбөргүй гарах боломжтой. Ерөнхийдөө бол маш уян хатан ийм одоо юу шүү бизнес шүү гэж хэлмээр байна. За тэгээд бүгдэнд нь эрүүлийн их анзаараад за тэгээд хүссэн бодсон болгоно биелэх болтугай гэж үзэж байна. Баярлалаа.